карантин болж байгаа болохоор би ингээд Instagram дээр лайв хийгээд тэгээд та альбом үзүүлэх гэж бодож байгаа. За альбом ч явах вэ? Би маргааш ингээд биш би сая бодсон юм аа. Гэтэ одоо өнөөдөр золохгүй шүү дээ. Маргааш ч юм уу дараа өөц үедээ лайв хийхдээ би ингээд жоохон бахархаа зургуудыг үзүүлцээ. Тэгээд намайг амар сонир дандаа амар сонирн байдалтай байхдаа зураг авах болдог үснийг та хэд харах болно. Тэгээд энэ зурган дээр бол яг одоо яг миний хурууны дээр байгаа нь би вэ? Яг тэр би вэ? Эцэг жоохон байсан. Танихгүй нэ альбом биш. Дандаа миний зургууд байгаа. Дандаа жоохон бахархах зургууд байгаа. За энэ нэг асуулт хэсэг тэр нисэн асуулт ирсэн шүү дээ. Ант хотлоо AirPod-оо гайхуулах гэж. Үгүй нэг гайхуулахар биш. Мэх дээр үеийнх нь. Би ингэж харилцах хэрэгтэй шүү дээ. Ант хотлоо AirPod-оо гайхуулах гэж хахаа гинэ. Минийх гайхуулах юм биш ээ. Минийх дээр үеийнх нь. За дараагийн асуултанд оръё. Дараагийнх нь. За ингээд дараагийн асуулт ирсэн байна. Өөрөө бас Spider-Man юм биш үү? Хахаа. Яаж мэдвэ? За дараагийн асуултанд оръё. За яагаад гинэ лайв хийв гинэ? Харин лайв гэсэн товч харагдаад. За манай асуулт асууж байгаа хүмүүс үнэхээр гайхалтай асуултыг асууж байна гинэ. За энэ бол амар асуулт юм. Fragile тоглоомын талаар гинэ. За би бичлэгэн дээр яг ингээд юм бодсон юмудаа хэлсэн л дээ. Гэхдээ хожим хойно одоо ингээд хожим байдаг ч тийм 3 хоногийн дараа эргээд дурсаж харахад болвол гоё тоглоом болсон. Гэхдээ яг ингээд над чи ингээд олон тоглоом тоглодог хүний 1000 үзэж байна. Олон тоглоом ингээд тоглож исэн хүний хөвөр харахад яг бусад дэлхийн ингээд гоё тоглоомтой том тоглоомтой харьцуулахад бол алдаа тогтолцол мэдээж байгаа. Гэхдээ нэг төвшөнд байгаа нь бол гоё санагдсан. Тэгээд та хэд бас өөрсдөө тоглож үзхийг уриалъя. Хүн амтны бичлэг үзээд яг ингээд ерхий зохиолыг бол мэдээд авчин. Гэхдээ тоглож үзэх бол бас өөр нэг туршлага байгаа. За коммент унш. Яа би нэг энэ төр идэх. За Spider-Man-тай аягнаас нэг цэцэрхнаа болгоч. За дараагийн асуулт. Энэ асуултдаг энэ юу нь ямар мундаг юм бэ? Instagram. За асуулт гэхээс илүү зүгээр энэ хараа юм. Та ууц юм уу гэнэ. Би цэцэрхнаа ууцаар л бай. Тэгээд хэдүүлээ хамтдаа дараа нь хамт сууж цэцэрхнаа нуухын төлөө хамтдаа уулзахын төлөө өнөөдөртөө гэрээсээ цэцэрхнаа ууя. Тэгэхээр миний цэцэрхэн хөрчлөө. За найз охинтой юу гэж баах хүмүүс бичсэн байна. Өдөөд идэм хаашийн. За асуултнууд маш их байна. Тэгээд бүгдийг нь гаргаж ирэх гэж энэ үгийн next дараа явуулдаг юм бохтой ингээд дараагийнх. Заавал ингэ асуулт өөрөө сунгад юм бохтой. Тэгээд энэ нэг карантин болсон чинь намайг ингээд Instagram дээр аягүй хүн лайв хийсэн ч үзээд байна лээ. Тэгээд кими хата хэрэгчин юм. Яг амар тийм коммент нь олж хараад тахтай яг. Би одоогийн байдлаар 24 наслахтаа нэг ч удаа архиож үзээгүй юм чинь. Гэхдээ цаашдаа уухгүй гэж амлаж чадахгүй ягаад гэвэл уухгүй гэлчих юм бол би архичин болчих юм магадгүй. Карантин хэр байна гинэ. Би одоо карантин дээр амар нойрны асуудалтай байгаа. Яг уу та яаж би ингээд карантин болгоод боснаас хойш шүн ингээд үүр цайлгаж унтаа зөө тэгвүүтэй. Тэмтэй 6 мургаа гэж унтаа тэгвүүтэй. Дахиад 5 6 гээ сэрээд их орой. За тэгээд за манай өнөөдөр асуулт хариултын болгоом хэр гайхалтай үргэлжилсээр байна. Хүүе та сингл юм уу? OMG гинэ. Хүүе тийштэй мэдээгүй байсан юм уу? Тийм л дээ дандаа хөрх хөвгттэй үргэлжид болохоор яаж мэдгүй дээ. Юу гэсэн ч. Инээ төрөх юм. За AMC шин дог сонссноо гинэ. Тийм ээ
сонссон. Би бүр комент бичсэн. Тэгээд клипийг хүртэл үзсэн. Тэгээд бид хоёр нэг кинонд тоглож ирсэн. Шал үүрээр явчихдаг. За та би комент уншихаас илүү нь questions хэсгээс ингээд юмнуудыг хараад сонгоод байгаа шүү. Тийм болохоор за дараагийн асуулт. PlayStation 4 дээр ихлүүлсэн Spider-Man-ы дуусгаач гинэ. Би ингээд яасан ахгүй бичлэг хийгээ явжсэн чинь нэг өдөр бичлэгээ хийхгүйгээр бичлэг хийж ин гэж бодсон чинь бичлэг нь хийгээгүй. Тэгээд нэг баах юм тоглолцоохгүй. Тэгэл яадаг вэ гэл ухрааж болохгүй. Тэгэл залаа гэдэг өөрөө тоглох дуусгацсан байдیں۔ Тэгээ ер нь бол гоё тоглоом билээ. Одоо шинэ гарсан байгаа. За тэр ч яхаа. За дараагийн асуулт орж ирсэн байна. Уйдахтаа юу хийдэг вэ гэнэ? Лайв хийдэг байгаа. Гэхдээ би Instagram дээр нэг лайв хийдэг. За мангар их асуултууд орж ирсэн байна. Тэгээд одоо энэ зүгээр ингээ next гээс явчихвал юм бата. Дахиад л ганцаараа ямар гримиксийн зүрх сэтгэл байгаа шүү дээ. Дахиад л ганцаараа юм. Дараагийнх нь ойр дуйлсан уу гинэ. Харин уг нь ойр дуйлахгүйгээд аюу итгэвтэй амьдарч байсан юм. Тэгсэн чи харин картилч байгаа одоо. Гэтэ гайгүй 17 молоо юм жилүү үйлс. Гой сэрүүлгээд байж хаалсан байсан. Хоол иддэг шиг өглөөс ирээд нүрээ угаадаг шиг. За өнөөдөр нэг үйлчээ да гэж л хэлдэг байгаа. За би ерөнхийд нь хальт ингээд асуултуудыг хараад тэгээд ингээд зөв юм алхсан. За шүү. Just now гэдэг асуултууд амар их орж ирж байна. Юм хөрхэн хамартын бан шиг хөрхэн хамаргүй энэ амар том л хамарт. Том толгойтой тэгээд том хамарт байгаа. Гэрлэн юм бан шиг харагддаг шиг. За тэгээд асуулт хийхээс илүү ингээд шууд хэлэх үгнүүдээ questions хэсэг дээр бичээд байна. Манайхаа question гэдэг бол асуулт гэсэн үг байгаа. Тэгээд S үсэг залгачаар асуултууд болж байгаа. Ойлгосноо? Тийм болохоор асуултуудаа бичнэ үү? Тэгж байна. Crash байгаа юм уу? Тэггүй юм биш. Шууд үлмэр санагдчих. Мартахыг хүсэж байна. Book recommendation гэнэ. Би болохоор нэг амар ном уншдаггүй. Гэтэ нэг жилдээ нэг хэдхэн ном уншдаг байгаа. Жохон бахтай би уран зохиолын номуудыг амар уншдаг гэсэн юм. Би баг уншаагүй үлэхэр зохиол мөхөл айгүй цөөхөн байх байсангүй. Тэгээ том болсон чинь компьютертэй найзалж эхэлснээс хойш нэг зохиол мөхөл уншихаа болсон. Ном уншихаа болсон. Тэгээд би сул талаа буцаад уншдаг болох гэж хичээж байгаа. Хамгийн сүүлд уншсан ном болохоор энэ цойл гэсэд гэдэг ном байсан. Тэгээд тэрэн дээр тэрийг уншичаад за амьдралын хаяг маягийг хүн ингээд өөрчлөгдөхийн тулд зүгээр нэг өдөр сэрэл за өнөөдөр л ална гэж өөрчлөгдөхөөс илүү зүгээр ингээд жоохон жоохноор дадал зуршлаараа өөрчлөгдөж том өөрчлөлтөнд хүрнэ гэдгийг ойлгосон байгаа. За энэ дараагийн асуулт нэг асуулт энэ нэг бодохгүй. Яг тэгвэл олуулаа юм шүү дээ. Одоо ингээд 1000 кг мах байсан чинь 500 юу ч хийх гэдэг шилдэг юм биш. Шал тэнэг юм биш. За адилхан асуултнууд их орж ирсэн байна. Яг асуултнууд бол ингээ асуултны тэмдгээр төгсчихвэл их зүгээр байгаа тийм. Асуултны тэмдгээр төгссөн асуултыг сонгож гэж. Та ирээдүйн эхнэр ямар байгаасаа гэж хүсдэг гэнэ. Эмэгтэй байгаасаа гэж хүсэж юм тэгээд мэдгүй ихнэртэй л болж байна. Тоглосон шүү. Би энэ айгүйх тоглолдог л доо. Гэхдээ охтуудын зүрх сэтгэлээр тоглодгоо. Ер нь
байдлаар амаараа тоглодог байгаа. Тэгээд бас үсээрээ тоглох дуртай. Тэгээд Dota тоглох дуртай. Тийм болохоор охидуудаар тоглож болохгүй. Are you Gam Parker гэнэ. Oh my god. Yes, I am Gam Parker. Spicy noodle идэж байснаас spicy noodle идсэн бичлэгнээс хойш дахиж идсэн үү? Нэг 2 удаа идсэн шүү дээ. Лайв руу орё гэсэн хүмүүс ямархуу байна шүү дээ. Танихгүй болохоор лайв руу дараа нь танихгүй хүмүүстэй лайв хийzээ уудаг. Нөгөө талд байгаа. За энэ spicy noodle надад амар амттай санагдсан. Гэхдээ амар халуун болохоор аюу хэцүү. Гэтэ ийзээ. Дахиж нэг 2 удаа ийцсэн баха. Нэг асуултаа спам хүмүүсийг үзээд чинь. Тэр ямар нэг юм дээр спам нэгдэг бол соёлгүй байдлыг эхлэх 21-р зуунд. За бэлийг уусчих. Хурдан хөдлөж өрсөлдөгч чинь аль хизээ краш чинь зургийг IG профайл дээр тавьсан. Миний өрсөлдөгч бол би өөрөө ментор шиг өснө би сая. Би өнөөдрөөс та нарыг ментор. Чиний өрсөлдөгч бол танаа хөрш али чинь 7 настай бяцхан охин гэж бодож чинь үгүй. Чиний өрсөлдөгч бол чи өөрөө яг одоо очиод тайлбар таа. Тэр хүн чинь царим удаа харагдаж байна уу? Тэгвэл яг одоо толио угаа. Тэгсэн ч царим удаа харагдаж байна. Тэгвэл яг одоо та бүхэн оксиг хэрэглээрэй. За энэ айгүй хүмүүс асуудаг асуулт орж ирсэн байна. Арьс арчилгаагаа хуваалцаач гинэ. Би өглөөс ирээд би ямар нэгэн спонсор хийгээгүй шүү. Би гэхдээ Acnes гэж савгаар угаадаг. Тэгсэн байсан чинь сайн нэг удаа Acnes гэж савгаар угаах гэдэг аптик ороод авах гэсэн чинь дууссан байсан. Тэгээд Oxy гэдгийг аваад угаасан чинь бас л айгүй лээ. Тэгэл оройдоо бас угаачвал зүгээр. Тэгэл болоо доо. За дараагийн асуултанд оръё. За тоглоомын бичлэг биш өөр бичлэгүүдээс үзмээр байгаа шүү. Оруулах бидтэй гинэ. Наад талаар чи бодож явж байна. Тэгээд бодохгүй оруулнаа. Гэтэ карантин үеэр бол тоглоомын бичлэг хийх барах юм шиг байна. За одоо 5 минутын лайв хий гэсэн чи бүр баларсан юм болчихдээ. За одоо яг questions хэсгээс уг нь ингээд асуултаа сонгоод явгот. Айгу гоё хостой ингээд асууж байгаа хүнийх нэр мөрөн гарч ирээд. Үерхэл ямар байгаасэ гэж боддог юм бэ? Йоо. Айгу тийм ариун нандин байгаасэ гэж боддоо штэ. Тэгээд үерхэд зээгүй мэдхгүй байна хэлж. Тэгээд мэдхгүй. Нэг үдчээ тэгээд дараа нь ийм байвал гоё юм байл гэж бодох. Эсвэл үерхэж явах та ч юм уу. Гэтэ мэдхгүй. Уг нь ингээл жоохон бахта боддог ус шүү дээ. Ингээл 10-20 морь гаргаал 20 морингаад нас гаргаал тэгэл нэг охидоо үрхээл тэгэл хэдэн жил үргэж байгаа тэр охидоо гэрлээл хурмаа игээл тэгэл хүүхд хагаал амьдрах юм болов гэж боддог ус. Яг 20-д гараад ирсэн чинь үргэдэгчгүй ч нас уу. Нэг ч үргэдэхгүй нас уу. За ингээ сүүлийн 5 асуултыг авъя.
байж ордог болохоор. Хими байж ордог болохоор тэгээд үссэн ингээд усамж манайчтай димий бий. За энэ асуулт. За одоо дөрөвхөн асуулт аваад өнөөдрөх лайвыг дуусгая. За ер нь бол асуулт бол амар их байна. Гэтэ хальт харж байгаа л ингээл арай нэг хүнд өгөөчтэй гэснэ. Тэгснэ ийм асуулт байгаа шүү дээ. Хүнд өгөөчтэй гэснээр сахал ус чинь ургах тийм үү гэсэн асуулт байгаа шүү дээ. Миний сахал ургадсан шүү дээ. Гэтэ ямар хөгийн ингээд нэг хужаа хүний сахалч гэж юу ч ярьж байгаа нэг мулаан дээр хятад хүмүүсийн сахал ингээд цэг ургадаг шүү дээ. Ургацсан тийм сахалтай хүмүүс байдаг шүү дээ. Мулааны хүүхэлдэг нэр. Тэгж ургадаг. Тэнгүүд навчтэй. Тэгэл. За одоо 3 асуулт үлдлээ. За энэ асуултаа баг рандомор сонгох явчих дээ. K-drama, аниме, алийг нь үздэг үг нь яг хоёуланг нь үздэг байгаа. Тэгээд би аним үзээд би яг интернетээс аним үзэж эхлээд баг 10 жил болж байна. Интернетээс K-drama үзэж эхлээд бас баг 10 жил болж байна. Тэрнээс өмнө зурагтаар аним, K-drama аль хэлийн үздэг байсан. Би ер нь яг нэг архаг K-drama аним ч юм байгаа. Архаг ер нь бол хүн болгоны үзсэн байдаг аним, K-drama энэ бүгдийг үзсэн гэдэг чинь. Ер нь топод нь бол бүгд үзсэн байдаг. Гэтэ бүр тийм амар байнга бол үздэг. Тийм байна. Би одоо амар нэвтрүүлэгт орж байгаа санагдаад байна. Шүү. За асуултууд. За хуурамч аккаунт нийцэд айгүй доторх хүнээ нээж гаргаж тэгж кайф таашаал авдаг хүмүүс айгүй их юм шиг байна тийм. За цаашдаа ажил төрөл хийх юм уу? Байнга ингээд ютубер байгаад байна ч байхгүй байх. Би цаашдаа яахаа мэдэхгүй байна. Барга шамид байх эсгэж бидэхгүй манайхаа хэдүүлээ карантин дуусгаад хамтдаа уулзахын төлөө чицарган уухын төлөө өнөөдөр өгийн гэрээсээ ууцгаая. Гэтэ ютубер гэдэг чинь ажил шүү дээ. За дараагийн. За хоёр асуулт үлдсэн. Юу болчих вэ? Хүнд өгөөчтэй. Гүй нэрээ хүнд өгөөчтэй 5 асуулт сонгож хариуллаа гинэ. Тэгснэ хүнд өгөөчтэй гэснэ юу сонгоч вэ би? За ядаж өнөөдөр нэг хүн үзэх юмтай үлдээсэй гэж бодоод ийм K-drama-гийн талаар ярив. Хаана бэлтгэл хийх ингээд комент цагуудад туслаа та. Тэрийг ихлэд хариулчих. Наадам центр дээр 1-р 3-р 5-р өглөө 9 цагаас манай бэлтгэл ордог байгаа. Тэгээд манай бэлтгэл хамрахтыг хүсэх юм бол наадам центр дээр очиод бүртгүүлж болно. Тийм байгаа. Гэхдээ одоо карантин болсон байгаа болохоор бэлтгэл хизээж орох юм бүү мэд. Уг нь яг сагсчин болох ч байсан байхгүй. Яг амар сагсны шорт бодолк аваад ингээл амар пүүз мүз аваад одоо старлын гэж утсан. Нэг л бэлтгэлд яваал тэгэл нөгөөдөр өглөө бэлтгэлдээ явах гал 7 цаг сэрэл буцаа харсан ч карантинлэгц тэгэл буцаал унтсан да. За одоо тэгвэл what's your favorite K-drama гинэ. Би энэ талаар аяух бодож ирсэн л дээ. Яг ямар ч K-drama-г үзсэн ингээд дараа нь яг үзэж дуусгасныхаа дараа амар гоё сэтгэлд үлддэг байхгүй. Биш сэтгэлд үлддэг нь амар тэг гоё санагддаг. Гэтэ яг ингээд 10 жил K-drama үзчихээр одоо би ингээд зарим үзсэн драма яаж төгссөний санддаг шнэ амар байгаа. Би одоо нөгөө нэг за бүр гоёудын нь санаж зүй. Одоо миний амьдралын гоё драма гэх юм бол Dream High зөө. Тэгээд Inedmi High Kick гэдэг бас байна зөө. Тэгээд
Dream High тэгээд тэр бай тэгээд одоо инхаа ч юм уу те миний байшин ч юм уу те тийм нөгөө нэг алтартай томуудын төгсгөлийг сандаг зөө. Тэрнээс шиг ингээд нэг тэр дундуур үзчихсэн одоо нэг боловсрал энэ төр гардаг ус одоо юу лээ зарим нэг химэний тоглосон гэдэг хайр дурлалтай романстай тиймэрхүү драма яг ингээд сандуу шүү дээ яаж дууссан юм. Тэгээ гол асуултанд орё нэрээ. Favorite би санал болгоход эргэн дурсахад хамгийн гоё эргээд харах болгонд гоё санагддаг K-драма бол Reply 1988. Надад хариулаач 1988, дурсамж 1988 гэж хоёулангаар нэрчүүлдэг. Тэгээд тэр бол хүн болгон үзэх хэрэгтэй дээ. Ер нь бол бүх сэдвэр гардаг маш мундаг K-драма байгаа. За. За K-драмын талаар ингээд дуусгацгаая. За ер нь ингээд дуусгая да. За амир өндөр хідвэ мэдвэ гэсэн юм. Би өндрөө үзег амир удаж гин үү. Тэгээд амир тийм талаа асуулт байгаа ч гэсэн олон асуулт байгаа ч гэсэн ер нь асуултаа ингээд дуусгая. X дарч асуулт. За одоо жоохон коммент хийж байгаа. Тэгээд дуусгая да. Тэгээд за бай гинэ. За бай. За. За яг ингээд яриад иж болно л доо. Гэхдээ яг юуны талаар ярих юм мэдэхгүй л юм л та. Асуултанд хариулах юм бол ингээд яриалах. Тэгснээр орд үг нэг сэдв ингээд хөндөд зөө. Ингэлтэн өнгөсчгүй ямар юу юм. Хоёр баруун гартай л хүн. Ямар юм дэр үл ийм алдарч мэдэн шин. Ямар кинон дэр гардаг вэ? Тэр хоёр баруун гартай байсан гэл. Амар. Юу аим шиг кино болов. Тоглоом бил. Бүгдээрээ сайхан амраарэ гэдэг хэлдэг юм. За амрыг дөө. Тэгээ өөрөө амир ярих гэдэг юм сте. За манайха. Тэгвэл амрыг дөө. Маргаашнаас лайв хийж магадгүй. Тэр үед яг нэг сэдв сонгож аваад ярина. За баяртай. Би ч чадварсахгүй зэрэг хүмүүс лайв үзэж байгаадаг шууд гацаад тусчихдээ шүү дээ. За. Одоо ингэж байгаа би гинт гацаад босгох шүү.